дорны хөх тэнгэрийг холбож донсолгож өнөөдрийн хурдан үлгэмэр гарааныхан зурхаа дээрээс нэгэн зэрэг сайхан эргэж байгаа мочиг манай зургаачийн дуран даруулж хурдан ихнэстэй мөрдийн уралдааны Хөвсгөл аймгийн Гацсумын уяж бүдийн утган сэлэнгийн саардмар хурдан хайрмар хоёр нь хөдлөөд ихнэстэй мөрдийн уралдаан таруухан сайхан эргэлээ. За өнөөдрийн ихнэстэй мөрдийн уралдааны өнгөн дээр Хөвсгөл аймгийн Гацсумын бүдийн утган сэлэнгийн хурдан хайрмар өнөөдөр ихнэстэй мөрдийн уралдааны үзүүр дээр гараад ирсэн бод саардмар нь бас үзүүр дээр гараад ирсэн байна. Цаадлын үзүүрийг цагаан цамцтай хүүхэдтэй одоо сайхан халиу өмөр хөтлөөд гарч ирсэн байгаа харагдаж байна. За жаахан тогтоод аршилжаарай. За ингээд ардын хувьсгалын 102 жилийн өмнөсний хоёр наадмын ихнэстэй мөрдийн уралдааны үзүүрийн 5 6 дээр Баян Хонгор аймгийн Загсумын уяж Цанганы бүрүү өчрийн урдан зайлтмар 6 7 дээр гарч ирсэн бол Өвөр Ханга аймгийн Уян Сумын уяж Даваан Румын Баатрын урдан Шодон буурдмар 6 7 дээр гараад ирсэн уршиж байгаа харагдаж байна. За өнөөдрийн урдан ихнэстэй мөрдийн уралдааны өнгөн дээр нь 999 номертой мөрдсөн сайхан халиу өмөр гараад ирсэн байна. Төв аймгийн Баян Сумын уяж Нямживын хүрмөр 999 номертой мөрдсөн үзүүр дээр гарч ирсэн бол өнгөлөөд байгаа халиу өмөртэй зэрэгцээрээ Ховд аймгийн Чандрал сумын харьяат Улсын мандаа уяж Батчулууны Ерөөтийн урдан халиу өмөр ихнэстэй мөрдийн уралдааныг хөдөллөө. За аман үзүүн дээр нь хүрэн алдсамар хэвээрээ айргийн 3 дээр бүдлийн утган сэлэнгээ хурдан саарлмар 4 дээр Даваан Румын Баатрын одоо хурдан Шодон цоогормор 4 дээр гараад ирсэн байгаа харагдаж байна. Сүхбаатар аймгийн бар урд сумын уяж Урднасын гин тамирын уяан дээрс мөрдсөн сайхан одоо хээрмөр ихнэстэй мөрдийн уралдаанд 936 номертой мөрдсөн өнөөдөр 4-5-аар гарч ирсэн уршиж байгаа харагдаж байна. За энэ 936 номертой мөрдсөн Угс аймгийн Түргэн сумын Сайн Жаргатай анх хоёрын урдан алтармар 4-5-аар гараад ирсэн Жирнэлига уцтай хүүхэдтэй байгаа бол 102 номертой сайхан хээрмөр 7-8 дээр гараад ирсэн байна. Говьолтой аймгийн Халиун сумын уяж Ган Төмрийн Жавхан төгсөн Живэр тээр гэдэг мөр гараад ирсэн бол 13 номертой хамгийн надларын баг хээрмөр байна. За урагшлаад байгаа Хинтэн аймгийн Галзар сумын уяж Аюурын амар утын хурдан хээрмөр ихнэстэй мөрдийн уралдааныхаа үзүүрийн хэд дээр гараад очсон байгаа харагдаж байна. За ингээд Ховд аймгийн Чандгун сумын харьяат Ерөөтийн одоо хурдан халдсмар Ерөөтийн хурдан халиу өмөр хөтөлсөн бүдийн отгон сэлэнгийн одоо хурдан саарлмар аман үзүүн дээр 3 дээр Төв аймгийн Баян сумын Баасан сүрэнгийн нэмжүүн зээрдмөр байна. За жаахан аршаа суугаад дараахан мөртөө зэрэгцээд явуулъя. За өнөөдрийн ихнэстэй мөрдийн уралдааны дотор талаараа за энэ хэдэн мөрний одоо өнгөндөө хэдэн мөрөн дээр 338 номертой сайхан хээрмөрийн хамгийн наадал 336 номертой сайхан хээрмөр хамгийн наадал туршилж харагдж байна. Увс аймгийн Завхан сумын уяа Сүхбаатарын Хиймэр сангийн одоо хурдан хээрмөр энэ бөмөрний яг ард дээр шан цамцтай хүүхэдтэй уршиж байгаа бол 336 номертой мөрдсөн Хөвсгөл аймгийн Баян Зүрх сумын Очрын Баатрын одоо хурдан хээрмөр байна. За энэ Батагийн мөнгө рүү яаж үйсэн Хөвсгөл аймгийн Баян Зүрх сумын Очрын одоо Баатрын хурдан хээрмөр байна. Баян Хонгор аймгийн Заг сумын Занганы бүрүү өчрийн одоо хурдан зээрдмөр байна. За өчрийнхаа мөртөө нэг сайхан зэрэгсэж байгаа. Тэгээд одоо аршаа суунаа үзчихтэй. За 369 номертой ногоон хувцастай хүүхэдтэй хээрмөр ихнэстэй мөрдийн уралдааны 3 дээр Говьолтой аймгийн Жаргал сумын Балжинымын их жаргалтын одоо хурдан хээрмөр 3 дээр гараад ирсэн байна. Хөвсгөл аймгийн уяж Манарживын унаган адуу Говьолтой аймгийн Жаргал сумын Балжинымын их жаргалтын хээрмөр 3 дээр Ерөөтийн халиу өмөр Монгол улсын мандаа яж Батчулууны Ерөөтийн халиу өмөр өнгөлцсөн Хөвсгөл аймгийн Галз сумын бүдийн утган сэлэнгийн саарлмар өнгөн дээр 19 номертой Хинтэн аймгийн Галзар сумын Аюурын амар хотын хээрмөр айргийн 4 дээр 69 номертой тэр цаадлаар 5 дээр яваа хулмар бол Завхан аймгийн төдөвтэй сумын Гомживын баяр цогтой хээрмөр Баганга сунгаануудад өнгөлөөд өссөн Гомживын баяр цогтой хээрмөр 5 дээр 6 дээр Ганбаатрын буян догдох мандагийн уйсан Өвөр Ханга аймгийн Уян сумын Даваан Румын Ганбаатрын хээрмөр 6 дээр 102 номертой хээрмөрийн араас туулаад орж ирсэн хээрмөр 102 номертой Говьолтой аймгийн Халиун сумын Ган Төмрийн Жавхан төгсөн Живэр хээрмөр цаад алтан Цанганы бүрүү өчрийн зээрдмөр за ардтал дээр нь за ингээд аршаа суугаад бай. За ахаад аршилъя. За энэ Завхан аймгийн Сонгон сумын уяж Ган болдын амар санаагийн хурдан зээрдмөр хамгийн надлаар 112 номертой уршаачдаа. Өнгөрсөн жилийн Баян Хонгор аймгийн бүсийн уралдаан түрүү магнайт урдсан Завхан аймгийн Сонгон сумын Ган болдын амар санаагийн хээрмөр за Төв аймгийн Баян цагаан сумын уяж Мегмар сүрэнгийн Эрдэнэбаатрын уйсан Ховд аймгийн Дөргөн сумын уяж Монгол улсын мандаа уяж Нямдавагийн Батбаярын хулмар 20 гранатаар авч ирлээ. За доктороо. За энэ Баян Хонгор аймгийн Галууд сумын харьяат Монгол улсын хөдөлмөрийн баатар Төмрийн мөнгө хоёрын хулгар хээрмөрийн хамгийн ард дээр улаан цамцтай хүүхэдтэй уршилж явна. За хулгар хээрмөр одоо урд тал дээр нь наадал дээр нь Увс аймгийн Завхан сумын Сүхбаатарын Хиймэр сангийн хурдан хээрмөр түүний урд тал дээр нь Завхан аймгийн төдөвтэй сумын Гомживын баяр цогтын одоо ахаад бормор нь хээрмөр нь багш байна. За Өвөр Ханга аймгийн Төврөг сумын уяж Багаан Базрын нохоо цагааны унган адуу Ховд аймгийн Дөргөн сумын Монгол улсын алдарт уяж Нямдавагийн Батбаярын хулмарын арын хэдэн мөрний улаан хуцтай хүүхэдтэй байна. Төв аймгийн Баян цагаан сумын уяж Мегмар сүрэнгийн Эрдэнэбаатар уйсан. За урд дээр нь байгаа 102 номертой энэ хээрмөр бол Говьолтой аймгийн Халиун сумын Ган Төмрийн Жавхан төгсөн Живэр хээрмөр. За ахаад аршаа суугаад жаахан харуулв. За энэ арын хэдэн мөрөн дээр бас туулаад орж ирж байгаа цагаан мөр бол
Сэлэн аймгийн Учаад сумын уяас Дэмбэрлийн ариун болдын унган атууд Дундгой аймгийн Дуус сумын уяас Төрбатын төвшин дөрийн хурдан загалмарын нар дээр нь орж ирсэн уршил да. За Төрбатын төвшин дөрийн одоо хурдан загалмаар орж ирсэн бол түүний наадаар цэнгэр замцтай хүүхэдтэй одоо сайхан зээрдмөр 995 номертой сайхан зээрдмөр ихнэсний мөрдийн уралдааны үзүүрийнхээ хэвцэн мөрдөө одоо уршиж яваа харагдаж байна. За 935 номертой юм одоо сайхан зээрдмөр одоо үзүүрдөө уршиж байна. За ингээд одоо өнөөдрийн ихнэс зааж байхаа явчих одоо хурдан ихнэсний мөрдийн уралдааны үзүүрийнхээ мөрдөө одоо зэрэгцээ сайхан уралдаа. За Ховд аймгийн Дөргөн сумын уяаж Нямдавагийн Батбаярын одоо хурдан хулмар өнөөдөр ихнэсний мөрдийн уралдааныг одоо энэ хорой дээр ороод ирсэн одоо сайхан өнгөж уралдаж байна. За тэр цаад талд нь яваад Ховтой хөлн тамагтай зээрдмөр байгаа. Урд тал дээр нь Баян Хонгор аймгийн Цаг сумын уяаж Занганы хүрэг очрын одоо хурдан одоо зээрдмөр уршиж байгаа харагдж байна. За энэ Гамболтын Завхан аймгийн Сонгой сумын Гамболтын амар санаагийн одоо хурдан зээрдмөр энэ наадлаар нь явж байгаа харагдж байна. За үзүүрийнхээ эдмөрлөө нэг уршилъя. За ингээд ардын хувьсгалын 99 жилийн үндэсний хоёр наадмын ихнэсний мөрдийн уралдааны өнгөний мөрийг харуулъя. Завхан аймгийн Төдөвтэй сумын уяаж Гомживийн баяр цогтын хурдан хээрмөр өтөж эхэллээ. За энэ бол одоо Завхан аймгийн Төдөвтэй сумын угуул бүтээч компани захирал Монгол улсын мандаа байж Гомживийн баяр цогтын одоо хурдан хээрмөр өтөжсөн. За аман үзүүн дээр нь Арганга аймгийн Хотон сумын уяаж аймгийн алдарт уяаж Давааживийн инкваторын хурдан хээрмөр аман үзүүн дээр гараад ирсэн бол Говьолтой аймгийн Чарах сумын Баяжины мэнх чарахтай хээрмөр 3 дээр. За 4 дээр нь Өвөрхангай аймгийн уяаж аймгийн алдарт уяаж Даваанарвын Ганбаатарын хээр уралмар 4-5 дээр, Ерөөлт Мандагийн халиун умар 5-6 дээр, Бүдийн Утлан Сэлэнгийн Саарбар 7 дээр. За харшаа сууя. За ингээд одоо Орхон аймгийн Баян өндөр сумын бүтээл компаниас гарал Гомживийн баяр цогтын хээрмөр Багхангаа сунгаад хурдан байсан хээрмөр байна. За энэ ард дээр 661 номертой өнгөн тамагтай сайхан хээр зээрдмөртэй тэрнтэй цуг явчаарай. За өнөөдрийн хурдан ихнэсний мөрдийн уралдаанд 667 номертой мөрдсөн сайхан зээрдмөр бол одоо энэ Сүхбаатар аймгийн мар урдсмын Лавгдоржийн анкваторын хөрмөр байна. Энэ хэдэн мөрний яг одоо өнгөн дээр нь очиод нийлж байгаа тэр хөрмөр 667 номертой Сүхбаатар аймгийн мар урдсмын уяас Лавгдоржийн анкваторын зээрдмөртэй адилхан байгаа. За арайч биш шиг байна. За түүний арын хэдэн мөрийг Хинтээ аймгийн газар сумын Аюурын амар хотын одоо хээрмөр өтөлсөн. За жаахан аршаа суугаарай. Завхан аймгийн Сонгой сумын Гамболтын амар санаагийн хээрмөр 336 номертой энэ хамгийн наадлаар нь яваа ногоон хувцастай хүүхэдтэй Төвсгөл аймгийн Баян Зүрх сумын Очрын Баатрын хээрмөр хамгийн наадалд нь явна. За түүний цаадалд нь Баян Хонгор аймгийн Цаг сумын Занганы бүрэн өчрийн хөрмөр байна. За аршаа сууя. За энэ Орхон аймгийн Баян өндөр сумын Ганжиргалын Зүрхт Баатрын хээрмөр өнгөний 15 мөрөн дээр ирээд нийллээ. За хурдан ихнэсний мөрдийн уралдааны дунд талын хэдэн мөр энд одоо харагдаж байна. За энэ хэдэн мөртэйгээ яваарай. За энэ хонгор мөр Төв аймгийн Баян сумын уяаж Хингэргийн цог цагны хурдан хонгор мөр 285 номертой мөрдсөн өнөөдөр ихнэсний мөрдийн уралдааны үзүүрдөө уршилж явна. Цаад талд нь одоо 905 номертой сайхан хонгор мөр яваад байгаа. Түүний цаадал Баян Хонгор аймгийн Галууд сумын харьяат Монгол улсын хөдөлмөрийн баатар Төмрийн мөнхбэрийн хээр гэж өнгөрсөн жил улсад соёолон 10 турсан хээрмөр тэр цаадалд нь яваа. За 905 номертой сайхан хонгор ухаамар цэнхэр хувцастай хүүхэдтэй цээж нэмнэтэй 905 номертой хонгор ухаамар энэ Төв аймгийн Заамар сумын Чигжит сүрэнгийн Нөмөн үзгийн хурдан хөрмөртэй тун адилхан мөр байна. 72 номертой цэнгэр замцтай хүүхэдтэй Баян Хонгор аймгийн Бөмбөр сумын Эрэг сүрэнгийн зөвхт хоёрын хурдан алтар мөрийн дунд толд орж ирлээ. За энэ Баян Хонгор аймгийн Бөмбөр сумын уяаж Эрэг сүрэнгийн зөвхт хоёрын хурдан алтар мөрийн 72 номертой мөрдсөн энэ явж байна. Хамгийн наадлаар нь Говьолтой аймгийн Чарах сумын уяаж Ариун болтын хөрмөр байна. Ард дээр нь 213 номертой улаан хувцастай хүүхэдтэй ахаа цайхан 213 номертой улаан хувцастай хүүхэдтэй ахаа цайхан хээрмөр гараад ирсэн байгаа харагдж байна. Энэ Төв аймгийн Батцанбор сумын Пүрүдөржин бүрээдийн хээрмөр байна. Цаана Төв аймгийн Баян цагаан сумын Бүрээгийн мэгмар сүрэнгийн хүү Эрдэнэбаатарын уйсан Ховд аймгийн Дөрвөн сумын харьяат улсын алдарт уяаж Нямдавагийн Батбаярын хулмарын хамгийн ард дээр нь байна. За Пүрүдөржин бүрээдийн хээрмөрийн наад талаар нь яваа Говьолтой аймгийн Чарах сумын Ариун болтын одоо хурдан хөрмөр. За Ерөөлт Мандагийн хээрмөр байна. Тэр цаадлаар яваа Хөшөөцгөн хонгор алзан мөрөө Сэлэн аймгийн Баян гол сумын уяаж Төмөр хүрээгийн Төрмөнхийн хурдан хонгор мөр ихнэсний мөрдийн уралдааны үзүүрлөө одоо уршиж байгаа харагдаж байна. За уршлаад байгаарай. За 111 номертой мөрдсөн энэ Монгол улсын Додмонд байж Баяр сайхны 5 гүчрийн уйсан Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Гончиг Батын Батбалтын хөрмөр ихний 27-8-аар орж иж байгаа харагдаж байна. За ингээд одоо уршлаад байгаарай. Завхан аймгийн Сонгой сумын уяаж Гамболтын амар санаагийн хурдан хөрмөр байна. За ихнэсний мөрдийн уралдааны үзүүрийн дөрвөн одоо жаахан зүдгийнхэн байгаа харагдаж байна. За 667 номертой сайхан зээрдмөр урагшаа яваад байгаа. За ингээд Орхон аймгийн Баян өндөр сумын уяаж бүтээл компани захирал Гомживийн баяр цогтын одоо хурдан хээрмөр ихнэсний мөрдийн уралдааны хөтөлсөн хэвээрээ. За Гомживийн баяр цогтын одоо хурдан хээрмөр. За энэ бол одоо улсын бүсийн нааданд дайрагт урдасан Арганга аймгийн Хотон сумын уяаж Давааживийн инкваторын хээрмөр аман үзүүн дээр Орхон аймгийн Баян өндөр сумын
сумын Ганжиргадын зөрөгт баатрын одоо хурдан хээрмөр 3 дээр орж ирлээ. Бэлэг дөмбөр тотомлтайгийн унган. За 4 дээр яваа хүрэн халдсамаар бол Түвэнгийн баян сумын байт Нямжовын одоо хурдан хүрэн халдсамаар юм байгаа. За Гомжовын баяр зүгтээ хээрмөр. За энэ жил Багхангаан сунгаад одоо тун хурдан байсан Монгол улсын мандаа байж Гомжовын баяр зүгтээ хээрмөр. За өнгөрсөн жил бас Батулд мандаагийн уян дээр жургадад улсын наадмын сунгаад тун өнгөнд байсан. За аман үзүүн дээр Аргангаан аймгийн хурдан сумын Даваажуун инкваторын хээрмөр бол сая Аргангаан аймгийн төвшрүүлэх суманд болсон аймгийн зүүн бүсийн хурд уралдаанд одоо энэ хээрмөр бол одоо түрүү магнит хурдалсан ийм одоо мөрөө. За жаахан аршаа суугаад арын камертыг харуулъя. За хэдэн километр явчих вэ? 7 км 400 м явлаа. Урал дээр Нургж Нямжовын Нургж цуяачин байсан Орхон аймгийн баян өндөр сумын уяач Ганжиргадын зөрөгт баатрын хээрмөр 3 дээр. За 4 дээр Баасан зүрхний Нямжовын халдсмар. За аршаа сууя. За 5 мөрийг одоо манай зургаачин харуулъя. За энтэйгээ одоо сайхан цуг яваад байгаа. За 1155 номертой хурдан загалмар Эхнэсний мордын уралдааны үзүүрийн хэдрүү орж ирлээ. Говьсүмбэр аймгийн сүмбэр сумын уяач Доржинбат төгсгийн загалмарыг Эрдэнэтийн баян зураг уяач байсан тэр цаатаар орж ирлээ. Монгол улсын алдарт уяач Эрдэнэтийн баян зургийн уйсан Говьсүмбэр аймгийн сүмбэр сумын уяач Доржинбат төгсгийн хурдан загалмар наадалт нь Бүдийн одлон солонгийн одоо хурдан саардмар. За ард дээр нь одоо 678 номертой сайхан хонгормор байна. За аршаа хаад суучи. Энэ буурлмар бол Үр ханга аймгийн уян сумын уяач Даваа нургийн баатрын одоо хурдан буурлмар байгаа. За 876 номертой сайхан цэнгэр цамцтай хүүхэдтэй хонгормор тэр урд яваад байгаа юм байна шүү. За 876 номертой цэнгэр цамцтай хүүхэдтэй Арангаан аймгийн чулууч сумын Цэдэн содмын инколтой хонгормортой адилхан мөр ивчлээ да тэр жавхан чаргын хурд уралдаанд аман үзүүн дурдсан Цэдэн содмын инколтой хонгормортой адилхан мөр ивчлээ. За Баян хонгор аймгийн гадууд сумын бай Төмөрийн мөнхөрийн одоо хулгар хайрмар тэр хамгийн буруудлаар нь орж ирлээ. За энэ одоо 2017 оны Булган аймгийн бүсийн уралдаанд сонгомлын дэд анги тэрмөрөн харагдуулж байсан ийм уяач гэдгийг нь одоо манай үзэгч сайн мэддэг баг. За Завхан аймгийн сонгон сумын Гамболдын амар санаагийн зээрдмөр. За аршаа сууя. За ингээд одоо үзүүрийн 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 мөр. За 15 дээр Төв аймгийн Баян сумын уяач Хингэргийн цогцаахны одоо хурдан хонгормор 15 дээр 111 номертой Өвсгөл аймгийн цэрлэг сумын Гончиг Батын Батуултын хонгормор байгаа. 72 номертой Баян хонгор аймгийн Бөмбөр сумын уяач Эрэг сэрэнгийн зөв хоёрын хурдан харамаар энэ үзүүрийн тасарсан 20 мөр одоо тасарлаа. За үзүүрийн 5 10 15 яг 20 мөр тасарсан байгаа. За аршаа нэг суучи. За энэ 20 мөр бол одоо өнөөдрийн Эхнэсний мордын уралдааны үзүүрийн 20 мөр 52 номертой Төвлөнгийн Батсууж мандаагийн үеж хурдуулж байгаа. Уултай аймгийн Жанбан сумын Жаргал сайхны инколтын одоо хурдан хонгор халдсан мөр 20 дээр. За 21 дээр орж ирж байгаа энэ 2 мөр 21 2-ын 2 мөр. За наад талд нь байгаа 213 номертой сайхны хээрмөр бол Төв аймгийн Батсумбөр сумын Бүрэг Дөржин бүрээдийн одоо хурдан алтар мөр. Ховд аймгийн Дөргөн сумын харьяат Монгол улсын алдарт уяач Нямдаваагийн Батбаярын одоо хурдан хулмар 2 Эхнэсний мордын уралдааны 21 2 дээр хоёулаа гарч ирлээ. За энэ жил Өмнөг аймгийн Мандалова суманд болсон аймгийн Баруун бүсийн хурд уралдаанд түрүү магнайт урдсан Төв аймгийн Баян цагаан сумын уяач Бүрээгийн мегмар сүрэмгийн байсан. Ховд аймгийн Дөргөн сумын уяач Нямдаваагийн Батбаярын одоо хурдан хулмар. За аршаа дахиад нэг сууя. За 213 номертой Бүрэг Дөржин бүрээдийн хаярмор бол Төв аймгийн Батсумбөр сумын уяач Чулууны Батмөнхийн унган алх хатуурн тамагтай мөр байна. За 1077 номертой мөрдсөн 1177 номертой мөрдсөн хармар ард дээр орж ирлээ. Баян хонгор аймгийн Баа цагаан сумын Сүрэнживийн инкторын одоо хээрмөр гэж бүртгүүлсэн биш байхын 1077 номертой мөрдсөн сайхан хээрмөр Эхнэсний мордын уралдааны ард дээр орж ирсэн уршилж байгаа харагдж байна. За дахиад аршаа сууя. За ингээд 24 мөр одоо Эхнэсний мордын уралдаан эргээд 8 км явхад энэ 24 мөр одоо үзүүр сайхан уралдаж байгаа харагдаж байна. За арын мордыг одоо манай зургаачин дуранд харуулъя. За өнөөдрийн Эхнэсний мордын уралдааны арын морд одоо энд орж ирж байгаа харагдаж байна. За урдын мордын уралдаан. За энэ ард дээр нугаа сайхан хээрмөрийг харуулаарай. За энэ Галуудрахын цагаан дашаад гэдэг мөр Завхан аймгийн харьяат Монгол улсын тотмондоо байж Дасцгийн давд орж хээрмөр 2 орж ирлээ. 181 номертэй энэ урд нь байгаа одоо сайхан хээрмөр бол одоо үндэсний 2 нааданд өнөөдөр уралдаж байгаа 181 номертой Хөвсгөл аймгийн Аршаан сумын Цэрэн дөржин амар санаагийн хээрмөр урд нь байна. Цэрэн дөржин амар санаагийн хээрмөр энэ дөрвөн мөрнийхөө өнгөн дээр Галуудрах тотмондоогийн цагаан дашаад мөр наан Завхан аймгийн Яруу сумын харьяат тотмондоо байж Дасцгийн давд орж хурдтай хээрмөр байна. Ахаад Аршаан нэг сууя. За энэ араас орж ирж байгаа хул хадсан мөр бол Арангаан аймгийн Хотон сумын харьяат Монгол улсын Дулам сүрэнгийн тав сүрэнгийн хурдан хулмаар энд орж иж байгаа харагдж байна. За Арангаан аймгийн Хотон сумын Дулам сүрэнгийн тав сүрэнгийн хулмаар гэж өнгөрсөн жилийн төрийн их баяр нааданд соёолон айргийн дөрөвт хурдалсан одоо хулмаар Налайхын бүсийн уралдаанд мөн одоо харагдсан. За ингээд уршилчих. За үзүүрийн хэдэн мөрний арын мөрд одоо сайхан сумсан юм байна ер нь. За наад хэдэн мөрөн дээр нэг жоохон тогтоод яваад байгаарай. За Эхнэсний мордын уралдаанд шар зэмцтэй хүүхэдтэй сайхан хээрмөр хамгийн наадлаар нь одоо урьдчилаад байгаа. За энэ хээрмөр бол одоо өнөөдөр төрийн их баяр нааданд одоо мордсон 256 номертой Завхан аймгийн Яруу сумын уяас Дасцгийн давд оржийн хурдан хээрмөр одоо бараг мөн баха хүүхдийн номер харагдахгүй байна. За Хөвсгөл аймгийн Аршаан сумын уяас Цэрэн дөржин амар санаагийн хурдан хээрмөр 24-өөр одоо цагаан хөдөл рүү
баруун талд шүтлэнгийн төхөөрөмжөн дээр ирж байгаа харагдж байна. За жаахан урагшлаад байгаа. Тогтоо цаахан урагшлаад байгаа. Манай зургаачин дуран. За ингээд өнөөдрийн ардын хувьсгалын 102 жилийн үндэсний их баяр наадмын хурдан их насны мордын уралдаан 1077 номертой сайхан харамор одоо их насны мордын уралдааны үзүүр дээр гарч ирсэн. За энэ 1077 номертой сайхан харамор. За энэ одоо буруу бүртгүүлсэн юм шиг байх юм. Энд ч тэгтээ Баян-Онгор аймгийн Баазгаан сумын авир мэдийн бүрүү сүрэнгийн харамор байх шиг байх юм. Энэ одоо буруу бүртгүүлсэн байх шиг байх юм. Өнгөрсөн жилийн Ховд аймагт болсон баруун бүсийн хурд наадам дайрагт хурдлаад Баян-Онгорын шигшмэл хурдад төрүүлээд за Ховд аймгийн Булган сумын болсон Тургуу төмний жангар наадам дайрагдсан Баян-Онгор аймгийн Баазгаан сумын уяаж энэ бүрүү сүрэнгийн харамортой тун адилхан мөр байна да. За уршаад угаараа Баян-Онгор аймгийн Баазгаан сумын авир мэдийн бүрүү сүрэнгийн харамор бараг мөн байх шиг байна. За ингээд их насны мордын уралдааны үзүүрийн хэдэн мөр одоо цагаан хөдөл рүү өгсөж эхэллээ. За энэ дэлгэцнээ харагдж байгаа Төв аймгийн Матсанбар сумын уяаж бүрүү төржин бүрээдийн одоо хурдан хээрмөр өнөөдрийн их насны мордын уралдааны үзүүрийнхаа хэдэн морин дээр явсан хിവэрэ байна. За ингээд одоо бүрүү төржин бүрээдийн хээрмөр бол Төв аймгийн Матсанбар сумын Чулууны Отмөнхийн унган. За энэ Өвөр хангай аймгийн Төврүү сумын уяаж Багаан газрын нохой цагааны унган. Төв аймгийн Баян цагаан сумын уяаж Бүрээгийн мэгүн сүрэнгийн байсан Ховд аймгийн Дөргөн сумын Монгол улсын мандаа уяаж Нямдавагийн Батбаярын одоо хурдан хулмарын ард дээр нь байна. За үзүүрийнхэн хэдэн мөрлөө уршилъя. За уршилч манай зургаачин дуран. За энэ ард дээр орж иж байгаа Завхан аймгийн Яруу сумын Дэсүгийн Давуу дорч Судмантайгийн хурдан хээрмөр одоо цагаан ташаал хоёр ард дээр нь орж иж байгаа харагдж байна. За ингээд ардын хувьсгалын 102 жилийн үндэсний их баяр наадмын үзүүрийн 20 морь тасарсан байгаа. За 20 морины хамгийн ард дээр Говьолтой аймгийн Жандаван сумын уяаж Жаргал сайхны инг болтын одоо хул халдсан морь хамгийн ард дээр нь байна. За энэ Жаргал сайхны инг болтын хурдан хул халдсан морийг Шарав Нэмбүү гэж уяаж байсан. За Нэмжүүгийн хүрэн халдсан морь Төв аймгийн Баян сумын Мандаваас Нэмжүүгийн хүрэн халдсан морь. За урдлынхаа хэдэн морь руу яваад байгаарай. 7 номертой цагаан цамцтай хүүхдээ Сэлэн аймгийн Баянгол сумын уяаж Төмөр хүрээгийн Дөрмөнхийн одоо хурдан хонгормор 7 номертой морцсон энэ дунд байна. За энэ талд нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Гонжиг Батын бат болтын хурдан хөрмөр байна. За уршиж. За дотор талаар нь ороод үзүүрийнхаа хэдэн морьтой сайхан зэрэгцээ. За өнөөдөр ардын хувьсгалын их баяр наадмын хурдан их насны мордын уралдааны үзүүрийн мордыг одоо манай зургаачин дуранд харуулъя. За энэ дэлгэцтэй харагдж байгаа хээрмөр одоо цагаан хөдлийн баруунтлын гүн жилган дээр ихэд одоо их насны мордын уралдааны өнгөн дээр нь байгаа сайхан одоо хээрмөр. За энэ Очрын Баатрын хээрмөр гэж энэ одоо Улаанбаатарын баг хангай дүүргийн уяас Даваа самбуугийн бүрүү самбуугийн унган хээрмөр энэ Хөвсгөл аймгийн Баян зүрх сумын Очрын Баатар гэдэг үнийн нэр дээр уралдаад аман үзүүн дээр яваад өгч байх юм. За өнгөн дээр нь бол Орхон аймгийн Баян өндөр сумын угуул бүтээл компани захирал Гомж үеийн баяр цогтын одоо хурдан хээрмөр Шоргоолзон дамгтай хээрмөрийг үүр хаяархан Отгон эрдэнэ гэж хүүхэд унсан өнөөдөр өнгөсөө хэвээрээ. За аман үзүүн дээр нь Хөвсгөл аймгийн Баян зүрх сумын Очрын Баатарын хээрмөр буюу өнгөрсөн жилийн төрийн их баяр наадамд одоо 9-д хурдалсан Төв аймгийн Баян сумын уяас Даваа самбуугийн Даваа сүрэнгийн бүрүү самбуугийн хурдан хээрмөртэй адилхан байна. За 3 дээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяаж Доржин Бат төгсөн одоо хурдан загалмар 3 дээр Орхон аймгийн Баян өндөр сумын уяаж Ган Жаргалын Зоригт Баатарын хээрмөр 4 дээр. За ингээд үзүүрийн 4 мөр одоо жаахан зүдгийнхэн ингээд цагаан хөдлийн баруунтлын гүн жилэг рүү одоо гарч ирж байгаа харагдаж байна. За Орхон аймгийн аймгаас бол одоо 1994 оны ардын хувьсгалын 73 жилийн гол Монгол улсын алдарт байж Доржин Бат чулууны хээрмөр төрийн их баяр наадам аман үзүүн дурдж байсан. За түүнээс хойш Орхон аймгаас их насны мөр төрийн наадам рүүлээгөө өнгөрсөн жил одоо Зэдэн намбын Эрдэнэ хоёрын мормор хайрагдсан байх. За аман үзүүн дээр нь Хөвсгөл аймгийн Баян зүрх сумын Очрын Баатарын хээрмөр 3 дээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяаж Доржин Бат төгсөн загалмар. За цаатлаар Ган Жаргалын Зоригт Баатарын хээрмөр. За 667 номертой сайхан зэрлмөр их насны мордын уралдааны 5 дээр яваад байдаг. Бүртгэлтээр одоо байхгүй юм шиг харагдаад байх юм. За 7 дээр Баян-Онгор аймгийн Бөмбөр сумын уяаж Эрэг сүрэнгийн зөв хоёрын хурдан харамар байна. За энэ тогтчих нарийнх нь хэдэн мөрөнд тогтчих. За наа талаар нь байгаа цэнгэр цэмцтэй хүүхэдээ сайхан хонгорморны буруу талд байгаа Баян-Онгор аймгийн уяаж Эрэг сүрэнгийн зөв хоёрын одоо хурдан харамар бол энэ одоо Монгол улсын алдарт байж Хаансгийн зэдүүгийн хонгормор цаа талд нь Баян-Онгор аймгийн Галууд сумын уяаж Монгол улсын хөдөлмөрийн Баатар Төмрийн мөнхбэрийн хурдан хээрмөр цаа талд нь байгаа. За 667 номертой сайхан зэрлмөр бүртгэл дээр одоо ер нь бараг л байхгүй харагдаад байгаа шиг байх юм. Ард дээр нь Цанганы бүрүүчрийн зэрлмөр бүтийн отхон солингийн саарлмор хоёр байна. За энэ ард дээр нь Ингэргийн цогцоохон мандайгийн одоо хурдан хонгормор одоо энэ орж ирж байгаа харагдж байна. За Сүхбаатар аймгийн мөр урт сумын Лав дөржин анх баатрын хүрэн халдсан мөрдөд адилхан мөр байна да. Тэр урдлын хөрмөр 667-г 676 гэд одоо бүртгэл дээр байхгүй харагдаж байна. За Сүхбаатар аймгийн баруун урт сумын уяаж Лав дөржин анх баатрын одоо хөрмөр улаан хазаартай энэ аяргийн 5 дээр явах шиг байна. За жаахан аршаа суучаа. За ингээд цагаан хөдөлд дээгүүр одоо 5 6 7 8 9 10 мөр давлаа. За үзүүрийн 10 морны буруу талд Эрэг сүрэнгийн зөвхт хоёрын хармор Зангарын бүр өчрийн хөрмөр. За 876 номертой цэнгэр өвчтэй хүүхэдтэй хонгормор одоо бас үзүүр дээр явж байгаа. Энэ бол Аранга аймгийн Жулууд сумын Цэдэн садмын инх болтын хонгормор 10 дээр. За 11 дээр Хэнгэргийн цогцоохны хонгормор 12 дээр Бормор. За харшаа суучи. 59 номертой сайхан мормор 12 дээр Аранга аймгийн уяаж Буянбадрахын инх удрахын морморыг Батүлэг Дутмандаа байсан.
За энэ дэлгэснээ орж ирж байгаа 905 номертэй сайхан хонгормор ихэнсний мордын уралдааны 14 дээр цагаан хөтөл дээр гарч ирлээ. За энэ одоо өнгийн тавтай сайхан хонгормор 905 номертэй мордсон Төвөнгийн заамар сумын жигсэс сүрэнгийн төмөн үзгийн одоо хурдан хүрэн морийг инх хоёрын бяманы муу яаж байсан юм баха. Төвөнгийн заамар сумын жигсэс сүрэнгийн төмөн үзгийн хүрэн мор. За цагаан хөтөл рүү өгсөн. За хашаа нэг сууч. За арын хэдэн морон дээр нь одоо за Даваанарын Ганбаатарын одоо хурдан зээрдүр Гончиг Батын Батбалтын зээрдүр 7 номертэй мордсон Сэлэн аймгийн Маян улс сумын төмөр үрээгийн дөрмөнгийн хэрмэр. За Сахан аймгийн Сонгон сумын уяаж Гамбалтын Амар санаагийн одоо хурдан хүрэн морын хамгийн ард дээр нь явна. Баян онгорын гантад аншиг төрүүлсэн. За энэ хэдэн морын байгаа юм шүү үзэгчтэй. За ингээд ихэнсний мордын уралдааны 12-оос 17-гийн 18-ийн хооронд яваа одоо 5 морын байгаа. За харшаа сууя. 905 номертэй мордсон хонгор ухаамар өнгөрсөн хэвээрээ. Төвөнгийн заамар сумын жигжиг сүрэнгийн төмөн эцгийн ухаамар. За 7 номертэй мордсон Сэлэнгийн Баян голын төмөр үрээгийн дөрмөнгийн хонгор. За энэ Арангаа аймгийн Олдон сумын Дулам сүрэнгийн Давуу сүрэнгийн холмор. Захан аймгийн Усан сүрэнгийн сумын арай Тодмондоогоос Төмөр Баатрын гал ударгын халдсан мөр хоёр энд орж ирлээ. За Төмөр Баатрын гал ударгын халдсан мөрний урд тал дээр Арангаа аймгийн Хотон сумын Дулам сүрэнгийн Давуу сүрэнгийн холмор урд дээр нь байгаа. За энэ хоёулаа улсын нааданд найрагдсан мөрөө. За гал ударга Тодмондоо олон ихнэсний мөр нь одоо улсын их байрны нааданд найрагдаад түрүүлсэн. За цагаан ташаадууд ард дээр нь явж байгаа Мягмар сүрэнгийн алтан очроо яаж байсан? За харшилч. За ингээд 19 дээр гарч ирсэн мөрийг манай зурлаачийн дөрөнд харууллаа. За 20-21 мөрийг одоо сайхан харуулъя. За 20 дээр яваа энэ Хөвсгөл аймгийн Аршаан сумын Цэрэн дөржийн амар санаагийн хэрмөр байна. Адуучийн Нэмбаатар байж байсан Хөвсгөл аймгийн Аршаан сумын Цэрэн дөржийн амар санаагийн хэрмөр, ард дээр нь Давгдорж Тодмондогийн хурдан хэрмөр, түүний ард дээр Баян онгор аймгийн Баацагаан сумын байж Пүрэв сүрэнгийн Аюур мэдийн Пүрэв сүрэнгийн харамрын сааталт нуга 1177 номертой юм шиг байна. За харшаа суучи. За ингээд 22 мөр. За 23 дээр Ононгийн Батбал Тодмондог Мантай яачин байсан Орхон аймгийн Баян өндөр сумын Цэдэн Дамбай Эрдэнэ хоёрын бормор 23 дээр цагаан хөтөл дээгүүр давж ирлээ. За 24 25 мөрөөр одоо сайхан харуулъя. За Ховд аймгийн Нөргөн сумын уяас Нямдавагийн Батбаярын холмор одоо 24 дээр улсын юм наадан цагаан хөтөл дээгүүр давж ирлээ. За энэ ард дээр нь байгаа холмор бол Жаргал сайхны инкултын холмор ба за анхаа даршаа нэг суучи. За өнөөдрийн одоо ихнэсний мордын уралдаан за Жаргал сайхны инкултын холмор. За даагны төхөөрөмжний хажуугаар өнгөрлөө. За энэ дэлгэснээ харагдаж байгаа 636 номертой ягаан хувцастай хүүхэдтэй сайхан хонгор зэрдмөр явж байна. Энэ Увс аймгийн Дөргөн сумын Сайн Жаргалын анх хоёрын хонгор зэрдмөр байх шиг баг юм. За энэ дэлгэснээ харагдаж байна. Увс аймгийн Дөргөн сумын уяас Сайн Жаргалын анх хоёрын одоо хурдан хонгор зэрдмөр ихнэсний мордын уралдааны үзүүрийн хэдэн мөрний ард дээр явна. За анхаа даршаа нэг суугаад оруулчих. За аны мордод Булган аймгийн Сайхан сумын уяас Сандгийн нэмжүүгийн одоо хурдан савтай хэрмөр орж иж байна. Түмэн аймгийн Баян сумын уяас Намаа үгийн Баян Батын. За энэ сайхан холморч одоо юу вэ? 570 хэдэн номертой юм шиг байна. Энэ сайхан одоо хулморч нь өнөөдрийн ихнэсний мордын уралдаанд орцсон байгаа 575 номертой Говьалтай аймгийн Дэлгэр сумын уяаж Цулын Даваа сүрэнгийн хурдан хулмор байна. Говьалтай аймгийн Дэлгэр сумын Цулын Даваа сүрэнгийн хулмор, ард дээр нь Дундгой аймгийн Хулц сумын Баяр сайхны 5 гочрын Дайчин халдсан мөр, түүний ард дээр Соёлын дөрийн наадан даригжуулсан Сүхбаатар аймгийн Дарган сумын уяаж Чулуун Баатрын Төмөр Баатрын Унган адуу Булган аймгийн Сайхан сумын Сандгийн нэмжүүгийн одоо хурдан хэрмөр байна. Ахаа даршаа нэг сууя. За өнөөдрийн ихнэсний мордын уралдааны үзүүрийн хэдэн мөр. За энэ Сүхбаатар аймгийн мөр урд сумын Тавгдоржийн анх баатрын хурдан мормор байна. Энэ жилийн Жавтан жаргын хурд уралдаанд харагдсан Арангаа аймгийн Чулуу сумын Цэдэн судмын инкултын хурдан хонгор морын наан явах шиг байна. За тэр цаана одоо Монгол улсын алдарт байж Мягмар сүрэнгийн алтан учрын хурдан мормор цаатлаар нь орж ирлээ. За ингээд 29 хүртэл одоо суугаа цагаан хөтөл рүү тонгоогоод уршилдаа. За уршилъя. Энэ 387 одоо энэ жилийн Дорногов аймгийн Утгтын хурд уралдаанд найрагд урдсан Монгол улсын алдарт байж Мягмар сүрэнгийн алтан учрын хурдан мормортой тун адилхан мөр одоо өнөөдөр үзүүр дээр Дайрижвийн Эрдэнэбаатарын сард байж байгаа ягаамар Сүхбаатар аймгийн Мөнгө хаан сумын Одиссей авцаар ус компани захирал Дайрижвийн Эрдэнэбаатарын хурдан ягаамар байна. Өнгөрсөн жилийн Надаагийн бүсэд хайрагдаг хурдан ягаамар байна энэ. За энэ бол одоо өнгөрсөн жил Улаанбаатар хотын Надаагт дүр тулсан Төвийн бүсийн хурд уралдаанд аман үзүүнд урдсан энэ ийм мөрөөгө Тодмондоо явж Увсан Балдангийн унган цаан уршилчаа. За энэ ард дээр Монгол улсын алдарт байж эзэн мөнгөний эрдний уйсан Өмнөгов аймгийн Мандалова сумын уяач Өмнөгов аймгийн Маян овоо сумын уяач Ванчгийн насан батын хармар Өвөр ханга аймгийн Бүрд сумын уяач Тэрэлдэн Мямцэрэнгийн хонгор халдсан мөр хоёр орж ирлээ. За Говьалтай аймгийн Жаргал сайхны инкултын одоо хурдан хонгор халдсан мөр энд одоо явж байгаа харагдж байна. За ингээд ихнэсний мөр за араас нь тогтоод яваад байгаарай. За ингээд ихнэсний мөрд Булган аймгийн Сайхан сумын Сандгийн нэмжүүгийн хэрмөр одоо энэ 26 долоогоор уршиж байгаа бол 5 гочрын Баяр сайхны 5 гочрын Дайчин халдсан мөр ихнэсний мөрдийн уралдааны дунд талд явж байна. Түүний урд тал дээр Говьалтай аймгийн Дэлгэр сумын уяаж Цулын Даваа сүрэнгийн хулмор байна. За Цулын Даваа сүрэнгийн хулмор. За ингээд ихнэсний мөрдийн уралдааны цаа жаахан уршилъя. За энэ хүн ардын хувьс болын 102 жилийн үндэсний их баяр наадмын хурдан ихнэсний мордын уралдаан гарааныхаа төхөөрөмжийн дээрээс эргээ хэдэн километр явж байгаа. 16 км явцсан байгаа харагдаж байна.
За Хөвсгөл аймгийн Аршаан сумын уяач Цэрэн дөржин амар санаагийн одоо хурдан хайрмар цээжний эдэн мөртөж яхан уралдсан арга 181 номер тэнд арчилчлаа. За уршилъя. За нэвтгэн дуулаа шууд уршилъя одоо. За өнөөдөр бол эхнэсний мөртөө за жигжиг сүрэнгийн нөмөн үлзийгэн зэрдвэр Даванрын Ганбаатарын одоо хурдан бодмор. За энэ дэлгэцний харж байгаа 636 номертай сайхан хонгормор. Буруу талд нь Ховд аймгийн Дөргөн сумын Нэмдавагийн Батбэрийн хулмар. Ард дээр нь Монгол улсын тодмондоо яач Эцүгийн давгдоржийн хайрмар. За ингээд эхнэсний мөртийн уралдааны за дунд талд Баасан дөрөнгийн нэмжүүгийн хайрмар. 7 номер дөмөрчсөн Сэлэн аймгийн Баянгол сумын Төмөр үрээгийн Дөрмөнгийн хонгор хаалцмарыг энэ хоёрын гамболд яаж байсан. За Үзүүрийн эдэн морны хамгийн ард дээр нь яваа 59 номертой хурдан мормор эхнэсний мөрдийн уралдааны үзүүрт уралдлаа. Аранхай ангийн уяач Буян Бадрахын инг Бадрахын хурдан мормор үзүүр сайхан уралцаар байгаа жаахан аршаа суулаа. За энэ Баян хонгор аймгийн Баацхан сумын уяач Авар зэдийн Пүрэв сүрэнгийн одоо хурдан хармар байна. За энэ ангийн алдарт уяач одоо Баян хонгорын нөгөө томогтой уяач үйдж байгаа. За энэ Монгол улсын мандаа яаж Гончиг Батын Батуултын хурдан хөрмөр. За энэ өнгөрсөн жил улсын наадам соёолын 6 турталсан хавчигмөрөө Сүхбаатар аймгийн Онгон сумын Ядмын их хоёр уяас өлгийн тааруулсан. За Орхон аймгийн Баян өндөр сумын уяас Цэдэн дамбын Эрдэнэ хоёрын хурдан загалмаар Богдын өндрийн хойд давтгаад ирэхэд Үзүүрийн 13 морны ард дээр 14 дээр гарч ирсэн байна. За Завхан аймгийн Сонгон сумын уяас Хамболтын амар санаагийн одоо хурдан зайрдмар эхнэсний мордын уралдааны 12 дээр байна. За үзүүр дээр очиод нийлээд харуулъя. За 12 дээр байгаа Богдын өндрийн араар ирлээ. 17 км явлаа үндсэндээ эхнэсний мөр 8 км яваад барайнд орно. Гамболтын амар санаагийн зэрдмөр Монгол улсын тутманд байж Гал Бадрахын цагаан дашаад Тавдржийн анх баатрын хөрмөр. За Хотонтын дулам сүрэнгийн тав сүрэнгийн хулмар гэсэн хэдэн мөр байна. За ингээд эхнэсний мөрдийн уралдааны өнгөний мөртэйгоо зэрэгцээ. Баян хонгор аймгийн Заг сумын уяас Зангарын бүр өчрийн зэрдмөр бол одоо энэ одоо 10 дээр явна. За ингээд өнөөдөр Говь Сүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Доржин Баттөгсийн загалмар эхнэсний мөрдийн уралдааны хөтлөөд гарч ирсэн уршиж байгаа харагдж байна. За Говь Сүмбэр аймгийн Сүмбэр сумын Доржин Баттөгсийн хурдан загалмарыг Монгол улсын алдарт уяач Эрдэнэ хотын Баян зул уяас өлгөгийн тааруулсан энд эхнэсний мөрдийн уралдааны үзүүрийнхаа хэдэн мөрөн дээр гараад ирсэн байна. За аман үзүүн дээр нь Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол улсын алдарт уяас Сан Дүндвийн Хэрлэнгийн унган адуу Багханга дүүргийн уяас Хүрүү Доржин Балтан доржин байсан Төв аймгийн Баян сумын уяас Хингэргийн сагц байхны хонгормор аман үзүүн дээр Орхон аймгийн Баян өндөр сумын уяас Гомбожвийн баяр цогтын хайрмар 3 дээр 4 дээр Баян хонгор аймгийн Бөмбөр сумын уяач Эрэг сүрэнгийн цогт үеийн хармар Айргийн 5 дээр Орхон аймгийн Баян өндөр сумын уяач Ган Жаргалын Зоригт Баатрын хайрмар 6 дээр Аранхай аймгийн Жолууд сумын Цэдэн судмын инх болдын хонгормор 7 дээр Бүдийн Ятган Сэлэнгийн сааралмар 8 дээр Хөвсгөл аймгийн Баян зүрх сумын Очрын Баатрын хайрмар 9 дээр Баян хонгор аймгийн Галууд сумын уяач Төмрийн мөнх хоёрын хайрмар 10 дээр Зангарын өр өчрийн зэрдмар 11 дээр Дулам сүрэнгийн дав сүрэнгийн хулмар гэсэн 11 мөр байна. Зааж яах яваад өнгөнийхөө мөртөө жоохон зэрэгсэж. За ингээд Говь Сүмбэр аймгийн одоо Сүмбэр сумын уяач Доржин Баттөгсийн одоо хурдан улаамар эхнэсний мөрдийн уралдааны хөтөлсөөр барайны зурхаар ууршиж байгаа харагдж байна. За энэ 1150 эдэн номертэй байсан байхад энэ Говь Сүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Доржин Баттөгсийн ягаамар бол Завхан аймгийн Цагаан Чулуут сумын харьяат Монгол улсын тодмондоо байж Балдоржин баяр дөржин унган өөсгөн намхтай юм шиг байна. За Бүдийн Утган Сэлэнгийн сааралмар аман үзүүн дээр буруу талаар нь ирээд нийлээ. За нүүдэлч группийн захирал Шүрдийн Ламзургийн унган дамхтай адилхан энэ өөсгөн дамхтай Балдоржин баяр дөрж тодмондоогийн хурдын ягаамар байх шиг байх. Энэ жилийн Жавтан чаргын хурд уралдаанд нэлээд дээгүүр уралдаад байсан. За энэ бол Завхан аймгийн Цагаан Чулуут сумын харьяат Монгол улсын тодмондоо байж Балдоржин баяр дөржин унган Говь Сүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Говь Сүмбэр аймгийн Сүмбэр сумын Доржин Баттөгсийн одоо хурдан улаамарыг Баттулгын Жавлан гэж хүнсэн Эрдэнэ хотын Баян зул яаж байсан улсын алдарт уяач өнгөлөөд байна. За аман үзүүн дээр нь Бүдийн Утган Сэлэнгийн сааралмар 3 дээр Ган Жаргалын Зоригт Баатрын хайрмар заарыг хайдан мөртөө зэрэгцээ. За Ган Жаргалын Зоригт Баатрын хайрмар 3 дээр хэвээрээ. За 4 дээр Цэдэн судмын инх болдын хонгорморыг Адуучийн Нямбаатар байсан тэр цаатлаар нь гарч ирсэн. Энэ жил Жавтан чаргын хурд уралдаанд аман үзүүлсэн мөр наадалд нь Тэнгэргийн зүгцаахан мандаагийн хонгормор Төв аймгийн наад нь 2018 онд төрүүлээд 2019 онд улсын баяр наад нь 13 турталсан мөр. За арийнхын эдэн мөрөн дээр Хөвсгөл аймгийн Баян зүрх сумын Очрын Баатрын хайрмар Баян хонгор аймгийн Галууд сумын уяач Төмрийн мөнх хоёрын олгор хайрмарыг Монгол улсын мандаа уяач Батмун хэн батгүй байсан дээр хамгийн задлалд нь улаан хувцастай хүүхэдтэй яваад байгаа. За Баян хонгор аймгийн Бөмбөр сумын уяач Эрэг сүрэнгийн цогт үеийн хармарын ард дээр нь байна. За ингээд 9 мөр. За 9 мөр тасарсан. За арчлаа 10-ыг харуулъя. За 10 дээр Завхан аймгийн Тосон Сонгон сумын харьяат Монгол улсын тодмондоо байж Төмөр Баатрын Баатрахын хурдан халдсан мөр 10 дээр орж ирлээ. Хязаалан намын гэгээн төрүүлээд хавчигмөр Баян Ховд аймгийн баруун бүсийн ажил дайрагдаад өнгөрсөн жил их хурдад аман үзүүдэд улсад төрүүлсэн цагаан дашаад гэдэг халдсан мөр. За ар дээр нь Баян хонгор аймгийн Заг сумын Зангарын бүр өчрийн хурдан хөрмөр Аранхай аймгийн Хотон сумын уяа Дулам сүрэнгийн лав сүрэнгийн хулмар хоёр орж ирлээ. За өндөр хүчлийн шон өнгөрлөө. Хэдэн километр явчих вэ?
20 км явчлаа. Өндөр хүчлийн шог өнгөрсөн. За 4 км жаахан гараа яваад их мөр барайнд орно. За харшаа сууя. Үзүүрийн 13 4 мөр одоо тасарчлаа. За энэ ард дээр Сүхбаатар аймгийн баруун урдсумын 5 дөржин анхбаатрын хурмөрийн хэвээрээ. Сүхбаатар аймгийн баруун урдсумын уяас 5 дөржин анхбаатрын хурдан хурмөрийг Монгол улсын алдарт уяас мөнгө бүтэн цэрэн жуусан одоо энэ ард дээр нь явж байгаа харагдаж байна. За харшаа сууя. Дахиад харшаа сууя. 14 номертой юм байна. За 15 дээр орж иж байгаа мөрийг манай зургаачин дурд нэг сайхан харуулъя. Орхон аймгийн Баян өндөр сумын уяа Цэдэн намбын Эрдэнэ 2-ын загалмаар 15 дээр орж ирлээ. 2021 оны Сэлэнгийн мөсийн уралдаан соёолын хайргийн тав дурдсан. Завхан аймгийн Сонгон сумын уяач Гамболтын амар санаагийн одоо хурдан зэрдвэр энд одоо мөнгө гарч ирсэн уршиж байгаа харагдж байна. Монгол улсын тодмолтой байж ташдэрчийн мөнгө хөтэ үйсэн өнгөрсөн жилийн Баян хонгор аймгийн бүсийн уралдааны соёолынгийн уралдааны түрүү энэ жил одоо авчигмөр Завхан аймгийн Сонгон сумын уяач Гамболтын амар санаагийн одоо хурдан халиумөр энэ одоо гарч ирлээ. За харшаа дахиад нэг суугаан харуулъя. За 15 мөр 16 мөр өнгөрлөө үндсэндээ. За 16 мөр өнгөрсөн 16 мөрний ард дээр за Монгол улсын мандаа яаж тодм мандаа яаж Гончиг Батын Батболтын зэрдвэр 16 доллараар орж ирлээ. За энэ бол одоо өнгөрсөн жилийн төрийн их баяр наадмын соёолон одоо 6 тулдалсан иймэр. За ард дээр нь Баян хонгор аймгийн уяач Буу цагаан сумын авар зэдийн бүрэн сүрэнгийн хармаар энэ байна. Өнгөрсөн жил баруун бүс нутгуудаар олон хурдан том наадмын тулдалсан. За харшаа нэг суугаа тэгээд одоо үзүүрийн хамард руу шууд одоо шудраад уршаа явах юм байгаа манай зураглаачийн дуран. За ингээд хурдан зэмбэс техникийн мөрдийн уралдааны 17 мөр өнгөрлөө. За 17 мөрдийн уралдаан. За 18 сар 20-ийн мөрдийг одоо манай зураглаачийн дуран харуулж байна. За энэ хүү ардын хувьсгалын 102 жилийн үндэсний их баяр наадмын хурдан техникийн мөрдийн уралдааны 10 хэдэн морин дээр 59 номертой мордсон хурдан загалмаар хэвээрээ. Арангаа аймгийн уяач Буян Бадрахын одоо хурдан загалмаар 59 номертой мордсон өнөөдөр техникийн мөрдийн уралдааныхаа үзүүрийн хэдэн мөрлөө уршиж байна. За энэ дэлгэцтэй харагдаж байгаа Давгдорч Тодмандагийн хээрмөр Булган аймгийн сайхан сумын Сандгийн нэмжүүгийн хурдан хээрмөр 59 номертой мордсон Арангаа аймгийн уяач Буян Бадрахын одоо хурдан бормор. За наад талд нь 636 номертой ягаан хувцастай хүүхэдтэй сайхан хонгормор одоо 636 номертой мордсон уршиж байгаа харагдж байна. За энэ бол одоо Ус аймгийн дөрвөн сумын сайн жаргалын анх хоёрын одоо хурдан хонгорморыг их хоёр тодмондоо байсан энд одоо уршиж байгаа харагдж байна. За ингээд уршилъя. Үзүүрийнхээ хэдэн морлоо уршлие. За ардын хувьсгалын 102 жилийн үндэсний их баяр наадамд 16-аас 20 яваа дөрвөн морийг манай зураглаачин дуран сайхан харууллаа. За одоо нэг үзүүрийнхээ хэдэн морийг харуулъя. За 16 дээр Баян хонгор аймгийн Буу цагаан сумын уяач авар зэдийн бүрэн сүрэнгээ хурдан хармаар байна. За аймгийн алдарт уяач Батчиргал үйдэг байх шүү энэ. За ингээд энэ Төв аймгийн Баян сумын уяач одоо бүрэн самбуугийн хэр гэж Хязаалан улсын наадмаар ярьж ирсэн од хээрмөр энд одоо суулаа. За жаахан өнгөнд явж байгаа суучлаа. За энэ Сүхбаатар аймгийн баруун урдсын 5 дөржин анхбаатрын хурдан зэрдмөр Төвсгөл аймгийн Зэрлэг сумын Гончиг Батын Батболтын хөрмөр 2 байна. За Арангаа аймгийн Жолоо сумын Цэдэн содмын өнгөлтэй хонгормор энэ дата жаахан аршилдаа. Өндөр хүчлийн шонг 4 км дутуу байхад одоо жаахан аршаа суучлаа. За үзүүрийнхээ хэдмөр дээр нэтгэн яваад очив. Орхон аймгийн Баян өндөр сумын Цэдэн намбын Эрдэнэ 2-ын хурдан загалмаар энд одоо явж байна. Монгол улсын мандаа яаж Ононгийн Батбол байсан. Улсын их баяр наадмын 4-р дуралдааны 6, Налайхын бүсийн уралдаанд 3 дурдсан мөр байгаа. За ингээд одоо манай наадамчин олон үзүүрийнхээ хэдэн их насны мөрийг манай зургаачийн дуранд одоо сайхан очиж харуулъя. За ардын хувьсгалын 102 жилийн үндэсний их баяр наадмын хурдан их насны мөрдийн уралдааны 10 дээр яваа мөрийг одоо сайхан харуулж байна. За 10 дээр Завхан аймгийн Сонгон сумын уяач Гамболтын амар санаагийн зэрдвэр 10 дээр 9 дээр Баян хонгор аймгийн Бөмбөр сумын уяач Хэрэг сүрэнгийн цогт хоёрын одоо хурдан алтармор 9 дээр. За наадлаар нь Монгол улсын мандаа уяач Хингэргийн цаг цайхны хонгормор Хэрлэн алтартын хонгормор уруу талд нь Буян доктор Тодмандаагийн уйж хурлуулж байгаа Баян хонгор аймгийн Цаг сумын уяач Зангны бүрүүчрийн зэрдвэр. За урчлаарай. За ингээд 7 мөр тасарсан байгаа харагдаж байгаа шиг байх юм. За өнөөдөр ардын хувьсгалын 102 жилийн үндэсний их баяр наадмын хурдан их насны мөрдийн уралдааны үзүүрийн 7 мөр тасарсан байгаа харагдаж байна. За 6 дээр Арангаа аймгийн Хотон сумын уяач Дулам сүрэнгийн Лав сүрэнгийн хулмар 6 дээр юм байна. 5 дээр Баян хонгор аймгийн Галууд сумын харьяат Монгол улсын хөдөлмөрийн баатар Төмрийн мөнх хоёрын одоо хээрмөр 4 дээр 5 дээр юм байна. За 7 мөр тасарсан байгаа юм байна шүү. За ингээд үзүүр дээр нь Завхан аймгийн Цагаан Жолоо сумын харьяат Монгол улсын додмондоо яаж Балдөржин Баяр дөржин унган адуу Орхон аймгийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Доржин Баттөгсийн одоо хурдан улаамаар одоо өнгөлсөн хэвээрээ төрийн наадмыг аман үзүүн дээр Бүдийн отгон сэлэнгийн хурдан саармар Айргийн 3 дээр бол одоо Орхон аймгийн Баян өндөр сумын Хомжөвийн Баяр цогтой хээрмөр 4 дээр Цагаан дашаа 5 дээр Төмрийн мөнх хоёрын хээрмөр 6 дээр Ган жаргалын Зоригт баатрын халтармар 7 дээр Дулан сүрэнгийн Лав сүрэнгийн хулмар гэсэн энэ 7 мөр одоо тасарсан байгаа харагдаж байна. За энэ хүү ардын хувьсгалын 102 жилийн үндэсний их баяр наадмын хурдан шандас техникийн мөрдийн уралдааны үзүүрийн 7 мөр. За Завхан аймгийн Цагаан Жолоо сумын уяач
Балдөржин Баярдөржин унган өөсгөн намагтай гэсэн Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын уяаж нүүдэлчин группийн цагаар шүгүрдийн дамсрынгийн унган тамагтай мөр байх юм. Энэ жил Жавхан чаргын хурд уралдаанд 7 турталсан цагад халдсан мөр байна. Монгол улсын алдарт уяаж Эрдэнэ хотын баян зүйлийн уяаж хурдуулсан энэ жилийн Жавхан чаргын хурд 7 турталсан Говь Сүмбэр аймгийн Сүмбэр сумын уяаж Доржин Баттагсын одоо хурдан цагад мөр их насны мөрдийн уралдааныг хөтөлсөөр за 1954 онуудын улсын их баяр наадам Говь Сүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат нэр туяаж одоо цэндийн одоо хурдан төмөв зээрдмөр улсын наадам төрүүлж байсан. За бүдийн утгас сэлэнгийн хээрмөр аман үзүүн дээр гомжуугийн баяр зүгтээ хээрмөр 3 дээр. За харшаа суучи. За 3 мөр одоо жоохон тасарсан. За 4 5 мөртийг одоо харуулъя. 4 дээр Баянгар аймгийн Гадууд сумын уяа Төмрийн мөнхөний хээрмөр одоо 4 дээр явж байгаа харагдж байна. Монгол улсын мандаа яаж баггүй байсан. Өнгөрсөн жилийн төрийн их баяр наадмын 10 дээр урдталж явсан мөр. За 10 дээр Ганжаргалын Зориг Баатрын хээрмөр 5 дээр Бэлэг Дэмбэрэл мандаа унхан улсын наадмын 10 турталсан мөр байгаа. 6 дээр Цагаан дашаа 7 дээр Дулан сүрэнгийн давсрынгийн одоо хулмор гэсэн энэ хэдэн мөр явж байна. За хээрмөрийг бол одоо 3 4 дээр сайхан одоо дараа татгдсан байгаа харагдаж байна. За Цагаан дашаад хулмор 2-ыг одоо урьдчилууллаа. Ардын хувьсгалын 102 жилийн өмнөсний их баяр наадмын урдан шандас техносны мөрдийн уралдаанд Монгол улсын тутамдаа яаж Сүрбаатрын гал удрахын Цагаан дашаад мөр Баянгар аймгийн Гадууд сумын Төмрийн мөнхөөрийн улгаар хээрмөр 2 одоо уршилдаа. За энэ бол Арангаа аймгийн Төвшрүүлэг сумын уяа Цагаан бандын Буян Баатар гэдэг хүний унган мөр шүүн 4 дээр яваа хээрмөр Алтан гэрлийн дунд хөрөнгөж улсын наадамд шүтлэн хязаалан дааг шүтлэн дараалт төрүүлсэн хурдан хөрөнгө азрагны төлийн юм юм байгаа. За арын энэ хулмор бол надайхан бүс дайрагдаад улсад дайрагдсан. За мэгмар сүрэнгийн алтан учир уу яаж юм байсан 2 мөр одоо зур цаахан уралдаж байна. За арын мөрд бол одоо харагдахгүй болсон байна. Баянгар аймгийн Цаг сумын Зангарын бүрэн учрын зээлмөр Завхан аймгийн Сомгон сумын Гамболдын Амар санаагийн одоо зээрдмөр 2 за уршилчих. За ингээд их насны мөрдийн уралдааны төрийн наадмын хурдан их насны мөрдийн уралдааны үзүүрийн хэдэн мөр одоо гарч ирсэн байгаа харагдаж байна. За ардын хувьсгалын 102 жилийн үндэсний их баяр наадмын хурдан шандас техносны мөрдийн уралдаанд Орхон аймгийн Баян өндөр сумын уяаж Гомжуугийн баяр цогтын хээрмөр 3 дээр эндуршилж яваа харагдаж байна. За их насны мөрдийн уралдаанд Гомжуугийн баяр цогт уяаж бол одоо 2012 он Төвийн бүсийн хурд уралдаанд хурдан хөрөнгө азаргаа айргийн дөрөв турлуулж байсан. Эрдэнтийн 40 жилд одоо морь айрагдуулж байсан. За ингээд Хөвсгөл аймгийн галт сумын Бүдийн утган сэлэнгийн сааралмаар хөдөлж эхэллээ. Гам Батын даваадаа гэж залуу уяачин уйж хурлуулж байгаа. Хүй мантлагын уяан дээрс мордсон. Хөвсгөл аймгийн галт сумын Бүдийн утган сэлэнгийн авчиг сааралмаар өнгөрсөн жилийн төрийн их баяр наадам соёолон төрүүлсэн сааралмаар өнөө жилийн төрийн их баяр наадмыг хөдөллөө. Дорнод аймгийн Цагаан сумын уяад Сэрэн дэшин жаргал сайхны унган одоо хурдан сааралмаар төрийн их баяр наадмын хурдан их насны мөрдийн уралдааны өнгөн сайхан уралдаж байна. За сааралмаар бол одоо үзүүрлээд хэвээрээ. За ингээд Гамбатын даваадаа уяаж бол одоо энэ жилийн төрийн их баяр наадамд урд нь одоо богд хээр азрагыг соёолон 6 турлуулж ирсэн бох Монгол улсын додмондоо уяаж Түмэн дэлгэрийн их баярын гал уяан дээрс мордсон. Аман үзүүн дээр нь Эрдэнэ хотын баян зүйлийн байсан Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын уяаж шүгүрдийн дамсрынгийн унган тамагтай нь Завхан аймгийн Цагаан чулууд сумын Балдөржин Баярдорж алдар тутмандаагийн тамагтай Говь Сүмбэр аймгийн Сүмбэр сумын Доржин Баттагсын урдан загалмар мөн шиг байна. За 3 4 морийг нэг сайхан харуулчих. За 3 дээр нь одоо баяр цогтын одоо хурдан хээрмөр 4 дээр нь Төмрийн мөнхөний хээрмөр айргийн 5 дээр одоо тутмандаа уяач гал удрахын халдсмар гэсэн хэдэн мөр бол одоо салцсан юм байна. За үзүүрийн 5 мөр салцсан юм байна. За ингээд одоо ардын хувьсгалын 102 жилийн үндэсний их баяр наадмын хурдан их насны мөрдийн уралдааныг Хөвсгөл аймгийн галт сум буюу Хөгсөвдний орон Хөвсгөл түмнээс ардын хувьсгалын 102 жилийн үндэсний их баяр наадмын түрүү мөр тодорхой бэлэн болжээ. За Гамбатын даваадаа яачин уйж хурлуулж байгаа Хөвсгөл аймгийн галт сумын Бүдийн утган сэлэнгийн хурд сааралмаар ардын хувьсгалын 102 жилийн үндэсний их баяр наадам төрүүлснээр 2 жил дараалан төрүүлж байгаа харагдаж байна. За сааралмарыг бол одоо тарлуулж байгаа харагдаж байна. За энэ хүү ардын хувьсгалын 102 жилийн үндэсний их баяр наадамд Хүй мандалгалын уяаж их баяр Гамбатын даваадаа нарын байсан Хөвсгөл аймгийн галт сумын уяаж Бүдийн утган сэлэнгийн хурдан сааралмаар төрийн их баяр наадмын их насны мөрд цаашаа шахаа зогсчоо төрийн их баяр наадмын хурдан шандас их насны мөрдийн уралдаанд хүрүү магнайд урдлан орж ирж наадамчин улмаа вэсгэж байгааг манай зурлаачин дуран тарууллаа. За ингээд Гамбатын даваадаа яаж одоо төрийн наадмын хурд төрүүлсэн Эрдэнэ хотын баян дутагдсан уучруулсан Говь Сүмбэр аймгийн Сүмбэр сумын уяаж Доржин Баттагсын одоо хурдан бор халдсамар аман үзэн дурдаа. За их насны мөрдийн уралдааны 3 4 морийг манай зурлаачин дуран таруулъя. За 3 дээр Орхон аймгийн Баян өндөр сумын уяаж Гомжуугийн баяр цогтын хээрмөр 3 дээр 4 дээр Баян Хонгор аймгийн Гадууд сумын уяаж Төмрийн мөнхөөрийн хээрмөр 4-т айргийн 5-т Хотон сумын Дулам сүрэнгийн 5 сүрэнгийн хулмор айргийн 5 дурдалаа. 6-д Монгол улсын додмондоо уяаж Гал удрахын Цагаан дашаа талдсамар 6 дурдалаа. За ингээд Гал удрах додмондоогийн Цагаан дашаат мөр 6 дурдалаа. За Додоогийн мөр за Додоо дээр Монгол улсын мандаа уяаж Тэнгэргийн цогцоохны хонгор мөр
8 дээр Охин аймгийн Баян өндөр сумын Ган жаргалын зөрөгт Баатрин Хээрмөр 7, Хингэргийн Цогцойхон Мантайгийн Хонгормор 8, Баян Онгор аймгийн Цаг сумын Занганы Бүрүү Өчрийн Зээрдмөр 9, 10 дээр Баян Онгор аймгийн Уяач Эрэг Сүрэнгийн Цогт хоёрын Хармор 10, 11 дээр Орхон аймгийн Баян өндөр сумын Цэдэн Дамбын Эрдэнэ хоёрын Хурдан Загалмар 11 туртаж наадамчин олноо байсаглаа. За эхний 30 мөр хүртэл одоо сайхан харж 11 дээр одоо хурдж наадамчин олноо байсагч хардлаа. За Христийн мөрдийн уралдааны арын эдэн мөрийг харуулъя. За ардын хувьсгалын 102 жилийн үндэсний 2 наадмын хурдын Христийн мөрдийн уралдаанд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат Мандаа яаж Гончиг Батин Батуулдын одоо хурдан Зээрдмөр 11-2-оор хурдж байгаа 636 номертой хонгормор Архангай аймгийн Чулууд сумын Уяач Цэдэн Содмын инкултын одоо хурдан хонгормор хурдалдаа Захын аймгийн харьяат Тодмандаа яаж Эсвэгийн Давдаржийн Хээрмөр нэлээд дээгүүр хурдалдаа 636 номертой Увс аймгийн Дүргэн сумын Сайн жаргалын анх хоёрын хонгормор дээгүүр хурдалдаа. За энэ Төв аймгийн Дүн сумын Батчаргалын Батцангалын хурдан Хээрмөр Сандгийн Нэмжүүгийн Хээрмөр 2 орж ирж байна. Түүний ардал дээр Говьалтай аймгийн Дэлгэр сумын Цулын Даваа сүрэнгийн хурдан хулмар ахаад ард дээр нь 193 номертой Дундгов аймгийн Хулд сумын Уяач Баяр сайхны Тавг сүрэнгийн одоо хурдан хулмар байна. Өвөр Хангай аймгийн Бүрд сумын Уяач Пэрэндэн Бямцрэнгийн хонгор халдсамар ард дээр нь шар цамцтай хүүхэдтэй орлоо. За түүний ардал дээр дахиад одоо сайхан саармар орж ирж байгаа харагдж байна. 59 номертой мордсон Арангай аймгийн Буянбадархын Инк Бадархын хурдан мормор